Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа тухайн 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таамаглан танилцуулдаг. За өмнөх дэлхийн таймын дугаарын төгсгөлд өнгөрсөн 7 хоногт Нобелийн хорооноос танилцуулсан энэ оны Нобелийн шагналтнуудыг салбараар та бүхэндээ танилцуулсан байгаа. За өнгөрсөн 7 хоногт бол анагаах ухаан, хим, физик за мөн утга зохиолын салбарын шагналтнуудыг танилцуулсан. За тэгвэл өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт болон мөн энэ 7 хоногийн даваа гарагт Нобелийн инх тайвны шагналтан болон мөн эдийн засгийн салбарын шагналтнууд тодорсон юм а. За энэ үйл явдлыг та бүхэндээ өнөөдрийн дэлхийн тайм хөтөлбөрийн эхэнд онцлон хүргэх гэж байна. За тэгэхээр энэ 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Норвегийн нийслэл Осло хот дахь Нобелийн инх тайвны хорооноос энэ оны инх тайвны Нобелийн шагналыг Венесуелийн улс төрч сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадод олгохоор болсныг танилцуулсан. За түүнд бол Венесуелийн ард түмний арчилсан эрхийг хамгаалахын төлөөх эцэл цуцалтгүй энэ гаргасан зүтгэлийнхэн төлөө за мөн дарангуулагч дэглэмээс ардчлал руу шилжих шудраг тайван замаар шилжихийн төлөөх энэ тэмцлийг нь үнэлэн Нобелийн инх тайвны шагналыг олгохоор шийдвэрлсэн гэдгийг Нобелийн хорооноос мэдэгдсэн юм а. За энэ жилийн Нобелийн инх тайвны шагналыг олон дайн зөрчилдөөнийг зуучлагчийн үүрэг гүйцэтгэн дуусгаж инхийн гэрээ байгуулахад хүргэсэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд олгохгүй гэсэн ийм яриа бол яг Нобелийн шагналнуудыг танилцуулахын өмнөхөн бол нэлээд юм том сэдэв болон гарч ирсэн. Трампын хувьд бол өөрөө ч гэсэн үүнд бол нэг их дургуцдаггүй баг эсэргээрээ дуртаач гэж хэлэхээр ийм байсан. Дээрэс нь Трамп өөрөө би ерөнхийлөгч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч 2 дахь бүрийн эрхийн хугацаанд нийтдээ 7 дайн зөрчилдөөнийг бол ингээд өндөрлүүллээ гэсэн ийм өнгө аясаар бас өөрийгөө энэ шагналд авах хүн гэдгийг бол бас ингэж илтгэж байсан. За мөн Израиль Хамасын энэ зөрчилдөөнийг өндөрлүүлэх эхний шатны энэ тохиролцоонд хүрэх үед нь бол мөн түүнийг Нобелийн шагнал дэвшүүлж байгаагаа нэрийг нь дэвшүүлж байгаагаа Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху хүртэл мөн мэдэгдэж байсан байгаа. За мөн олон улсын бас ийм төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд бол түүнийг нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа бол илэрхийлж байсан юм а. За гэсэн хэдий ч энэ жилийн Нобелийн инх тайвны шагналыг Венесуелийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадод бол энэхүү олгохоор болсныг бол зарласан юм. За тэгвэл Дональд Трамп яг энэ инх тайвны шагналтыг зарласны дараагаар хийсэн мэдэгдэлтэй энэ жилийн 2025 оны Нобелийн инх тайвны шагналтанд баяр хүргэснээ бол хэлсэн. За тэгээд мөн энэ үеэр энэ жилийн шагналтан Мария Корина Мачадо Дональд Трампд өөрийнх нь төлөө энэхүү шагналыг би авч байна авлаа хэмээн хэлснийг бол бас Трамп онцлон хэлсэн юм а. За Нобелийн инх тайвны шагналыг бол улс үндэстнүүд хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, за байнгын армийг татан буулгах, цөөлөх, зэвсгийг цөөлөх, за инх тайвны конгрессыг байгуулах, түгээн дэлгэрүүлэх, энэ инх тайвны үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хөв нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад бол олгодог ийм шагнал байгаа. За өнгөрсөн жил бол Нобелийн инх тайвны шагналыг атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы Нихон Хиданкио хэмээх байгууллага хүртэж байсан юм а. За та бүхэндээ бас энэ жилийн Нобелийн инх тайвны шагналтныг товч танилцуулъя. Венесуелийн улс төрч Мария Корина Мачадо 1967 онд төрсөн. За нийслэл Каракас хотод ядуу хүүхдүүдэд бол сайн дурын ажил хийж тусалж байсан. Ийм бас сайн дурын идэвхтэйний үйл ажиллагаагаар бол замлаа эхэлж байсан юм байгаа. За тэрээр 20 жилийн өмнөөс Венесуел улсад ардчлалыг түгээн дэлгэрүүлэх энэ хөдөлгөөнийг бол эхлүүлсэн юм а. За тэгээ өмнө нь бол тэрээр мөн Сахаровын шагналыг бол хүртэж байсан Европын парламентаас олгодог сэтгэлгээний эрхчлөөг хамгаалахад хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог ийм шагнал юм. За Нобелийн хорооны зүгээс бол амь насанд нь аюул занал хийж байсан ч тэрээр эх орноо орхиогүй. За тэгээд түүний энэхүү тэмцэл эх орныхоо арчлалын төлөөх энэхүү тэмцэл шийдвэр нь сая хүнийг бол урамшуулдаг гэж бол мэдэгдсэн юм а. За тэгээд Венесуэлд арчлалыг дэмжих хөдөлгөөнөө идэвхтэй өргөжлүүлж байгаа гэдгээ бол тэрээр өөрөө бас энэ шагнал
авсна мэдсэний дараа бол бас мэдэгдсэн байна. За ингээд энэ жилийн Нобелийн их тайвны шагналыг Венесуелийн сөргөгчний улс төрч бүсгүүд эмэгтэйд бол инхүү болгосон юм а. За тэгвэл энэ 7 хоногийн даваа гарагт энэ оны Нобелийн эдийн засгийн салбарын шагналтнууд тодорсон. За Америк нэгдсэн улсын эрдэмтэн Жоэл Маккир, Францын эрдэмтэн Филипп Агион, Канадын эрдэмтэн Питер Ховит гэсэн энэ 3 судлаач эрдэмтэд инновац болон технологийн дэвшлэл нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг өөрсдийн судалгаагаар тайлбарласан хэмээн энэхүү шагналыг олохоор бас нэг Нобелийн орооноос мэдээлсэн юм а. За жишээлбэл Америкийн эрдэмтэн Жоэл Маккирт технологийн дэвшилт тулгуурлаж доктортой өсөлтийн урьдчилан нөхцөлийг тодорхойлсон судалгааныхын төлөө. Харин нөгөө хоёр эрдэмтэн болох Филипп Агион, Питер Ховит нарт бүтээлч шинжилэлтэд суурилсан эдийн засгийн доктортой өсөлтийн онолыг боловсруулсных нь төлөө 2025 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болсон гэж мэдэгдсэн юм а. За Нобелийн эдийн засгийн салбарын шагнал бол яг одоо энэ Нобелийн шагналыг санаачлагч Альфред Нобелийн бол санаачилж байсан шагнал биш юм. Энэ шагналыг түүний дурсгал зориулан мөн Шведийн Төв банкны зүгээс банкныхаа 300 жилийн ойдоо зориулан 1968 онд бол энэ хөө эдийн засгийн салбарын шагналыг анх санаачилж байсан. За тэгээд энэ салбарын анхны шагналыг дараа жил нь буюу 1969 онд бол гардуулж байсан түүхтэй. За энэ хүү одоо энэ 7 хоногийн даваа гарагт эдийн засгийн салбарын Нобелийн 2025 оны шагналтнуудыг танилцуулснаар өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт эхэлсэн Нобелийн шагналтнуудыг танилцуулах 7 хоног бол өндөрлсөн байгаа. За ингээд 2025 оны анагаах ухаан, хим, физик, утга зохиол, их тайван болон эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнуудыг танилцуулсан Нобелийн хорооны зүгээс танилцуулсан 7 хоног бол ийхүү өндөрлөлөө. За харин Нобелийн шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ уламжлал ёсоор Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольм хотын Филармонд зохион байгуулагдаж за энэ жилийн шагналтнууд шагналаа гартаа авахулнаа. За та дэлхийн тайван хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр дараагийн онцолж байгаа үйл явдал бол бас нэгэн хоёр улсын хооронд гарсан мөргөлдөөнийг бид онцолж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр Афганистан болон Пакистан улсуудын хил дээр бол хоорондоо гал солилцсон мөргөлдөөн гарсан байгаа. За энэ мөргөлдөөний улмаас 10, 20, 50 гэдэг тоон зөрүүтэй ийм олон хүн бас амнасаа алдлаа гэсэн мэдээллүүдийг бол өгсөн. За мэдээллүүдийн тоо зөрсөн явдлыг бол талууд өөрсдийнхөө амссан хохирлыг дарж за учруулсан хохирлоор нэмж байгаатай холбоотойгоор ингэж зөрүүтэй мэдээлэл байгаад бол бодит баталгаатай хохирлын хэмжээ бол бас хэмжээг мэдээлэхэд асуудалтай байна гэсэн зүйлийг бол их сурвалжууд ярьж байсан юм а. За тэгэхээр хоёр улсын хооронд хил дээр гарсан мөргөлдөөний улмаас голлох хөлийн бомбтууд хаагдсаныг бол мөн их сурвалжууд мэдээлсэн байна. За Афганистаны нийслэл Кабул хотын агаарын орон зайг Пүрэв гаригийн орой зөрчиж, өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гаригийн орой зөрчиж, Пакистантай хилэлдэг Пактика мужийн Марга дүүрэг дэх нэгэн захыг бөмбөгдсөн гэж Афганистаны Талибан хөдөлгөөний тэргүүлсэн төр засаг захиргаа Пакистаны армийг бол буруутгасан байна. За үүний дараагаар буюу өнгөрсөн 7 хоногийн Бям гарагт хоёр улсын хөлийн зэргийнхэн бол харилцсан их буугаар галалж ингэж гал солилцсноор хөлийн дагуу хурцтмал байдал бол улам даамжирсан юм а. За анхандаа бол Пакистаны талаас 23, Афганистанд 9 хүн амиа алдсан гэж мэдээлсэн. За энэ нь бол энэ үйл явдал бол Талибанчууд Афганистан улсын төр засгийн эрхэнд гарснаас хойш Афганистан болон Пакистан гэсэн энэ хоёр улсын хооронд гарсан хамгийн ноцтой мөргөлдөөнд бол тооцогдож эхлээд байна. За Пакистаны зүгээс дээрх халдлагын ард байгаа гэдгээ бол батлаагүй, мөн үгүйсгээгүй зөвхөн иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийх болно гэж бол анх мэдгдсэн байна. За тэгээд ингээд Бям гарагт хөлийн мөргөлдөөн гарсан. Үүний дараа Ням гарагийн байдлаар бол дахиж гал солилцсон мөргөлдөөн гараагүй ч Ням гарагаас эхлэн хоёр улсын хөлийн томоохон бомбтууд болох Торхам, Чаман зэрэг бомбтууд мөн бусад жижиг бомбтууд хаагдаж за эдгээр бомбтууд руу цэрэг илгээсэн талаар бол мэдээлсэн. За бомбтууд дээрх энэ
ачаа бараа атсан энэ машинууд гацах гэдэг одоо ийм үйл явдлууд бол нөхцөл байдал бол үүссэн юм аа. За талибууд одоо засгийн эрхэнд эргэн ирснээс хойш энэтхэг улс анх удаага Афганистаны гадаад хэргийн сайдыг хүлээн авч уултсан. Яг энэ үүртэд давхцуулаад энэхүү мөргөлдөөн бол гарсан байна. За тэгэхээр үүнийг бол одоо санамсаргүй тохиолдолд давхцал биш гэдгийг бол мөн ажиглагч нар бол хэлсэн юм аа. За тэгээд ер нь бол ингээд талууд хоорондоо бол гал солилцсоор байсан. За тэгвэл энэ 7 хоногийн лав гарагт Пакистан болон Афганистаны засгийн газрууд хил дээр гарсан зэвсэгт мөргөлдөөнөө 48 цагийн хугацаанд зогсоох ийм тохиролцоонд хүрснээ бол зарласан. За талууд мэдэгдэлтэй одоо түрүүн хэлсэнчлэн хохирлын хэмжээгээ дарж эсрэг талдаа илүү хохирол учруулсан, өөрсдөө одоо бага хохирол амссан. За мөн гал зогсоох энэ саналыг эсрэг талаас нь төрүүлж гаргасан гэх зэрэгээр бол одоо мэдээлсэн байгаа. Тэгээд талуудын энэхүү зөрүүтэй мэдээллийг бол одоо өгч байгаатай холбогдуулан хохирлын тоо хэмжээг баталгаажуулах боломжгүй байгааг бол их сурвалжууд мэдээлж байгаа юм аа. За тэгэхээр одоо энэ хоёр талын хооронд энэ үүсэт байгаа хорцтмол нөхцөл байдал бол өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Пакистаны зүгээс террористуудыг одоо оргонуулж байна гэсэн шалтгаанаар Афганистанд агаараас давталсны дараагаар одоо эхэлсэн ийм үйл явдал болоод байна. За улмаар талууд хэлийн орчмоор гал солилцсоор байсан бол орон нутгийн цагаар 5 гаргийн өглөө Пакистаны зэвсэг төчин Афганистаны нийслэл Кабул болон Кандагар мужид агаараас давталсны дараагаар хэдэн цагийн дараа одоо энэ гал зогсоох тохиролцоонд хүрснийг бол зарласан. Гэхдээ энэ бол 48 цагийн хугацаанд буюу 2 өдрийн хугацаанд галаа зогсоож байгаа ийм тохиролцоо байгаа. Үүний дараагаар одоо нөхцөл байдал эргээд хурцдах мөргөлдөөн улам одоо гаарахыг үүсэхгүй. За хоёр улсын хооронд хэлийн зэвсэгт мөргөлдөөн гарч ирсний дараагаар бол бүгд найрамдах хятад ард улс Оросын холбооны улс зэрэг улсуудын зүгээс сурталчилбал байдлаа намжаахыг уриалсан. Мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп яриа хэлцээнд зуучлахын саналыг бол тавиад байгаа юм аа. За харин Пакистаны эрх баригчдын зүгээс Афганистаны талыг өөрийн нутаг дэвсгэр дээр Талибан хөдөлгөөний Пакистан дахь салбарын гишүүдийг оргинуулж исламын шашны хатуу одоо засаглалыг Пакистан тогтоохыг санаархаж байна хэмээн буруутгаж байгаа бол Афганистаны төр засгийн эрх мэдлийг авсан Талибан дэглэмийн зүгээс бол үүнийг нь эрс няцаасаар арсасын мэдээллүүдийг хийсээр байгаа юм аа. За ингээд дэлхийн тайван хөтөлбөрийн одоо өнөөдрийн дугаарын хамгийн сүүлийн сэдв үйл явдал бол Хамас Израилийн хоорондох одоо энэ дайн нэг зогсоох, гал зогсоох тохиролцоонд хүрч заавалмаар талууд одоо бүх барьцааны хүмүүсийг за Палестины хоригдлуудыг одоо хоорондоо солилцсон энэ үйл явдлыг бид онцолж байгаа юм аа. За тэгэхээр Америк нэгдсэн улсын одоо боловсруулсан инхийн төлөвлөгөөний эхний үе шатыг бол Израиль Хамасын талууд хүлээн зөвшөөрөд байгаа. За тэгээд энэ хүлээн зөвшөөрч байгаа энд хүрсэн тохиролцооны дагуу талууд энэ 7 хоногийн даваа гарагт барьцааны бүх хүмүүсийг одоо сулалж за мөн үүнийх нь хариуд одоо Израильд хоригдож байгаа Палестины хоригдлууд болон мөн энэ Газын зурвасын дайны үеэр одоо бас баригдсан хүмүүсийг солилцох энэ үйл ажиллагааг бол явуулсан юм аа. За тэгээд энэ үйл явдал яг ямар үед болсон бэ гэхлээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ойрох орнуудад хийсэн. За тодорхойлох юм бол Израиль улсад за мөн Египт улсад хийсэн нэг өдрийн альчлалын үеэр энэхүү үйл явдал болсон юм аа. За бүр одоо эхнээс нь ярил л та. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп за тус улсын төрийн нарийн дарга Марко Рубио, Батлан хамгаалгын сайд Пит Хексет, тагнуулын төв газрын дарга Джон Ратклифф, зэвсэг түвшний хамгаалагч Дэн Кайн зэрэг одоо олон хүмүүс дагалдан, Трампыг дагалдан энэхүү ажил нь бол багтан явсан байгаа. За Трампын хувьд бол өнгөрсөн 7 хоногийн ням гарагт онгоцон цуухаас өмнө сэтгүүлчдэд хэлсэн мэдээлэлтэй Газын зурвас дахь дайн дууссан хэмээн бол зарлан мэдэгдсэн. За тэгээд энэ дайны одоо дуусгах хүрээнд тэрээр Израиль болон Египтэд айлчилсан байгаа. За Египтэд айлчилсан шалтгаан нь бол тус улсын Шарм эль-Шейх хотноо зохиогдсон Газын зурвасын дайны асуудлаарх олон улсын чуулганыг даргалж оролцохоор тэрээр Египт улсад айлчилсан юм аа. За яг энэхүү одоо айлчлал эхэлж Трампыг Израильд ирэх
хүчтэй зэрэгцүүлээд Хамас бүлэглэлийн зүгээс одоо барьцаанд байсан амьд 20 хүнийг бол бүгдийг нь суллсан байгаа. За мөн барьцаанд байхдаа амиа алдсан босод хүмүүсийн цогцсыг Израилийн талд бол хүлээлгэж өгөх энэ ажлыг бол эхлүүлсэн юм аа. За тэгээ нийтдээ 737 өдрийг барьцаанд өнгөрүүлсэн Израилийн иргэдийг одоо барьцаанд байсан 20 иргэнийг бол шилжүүлэн өгсөн. За ингээд үндсэндээ бол одоо барьцааны хүмүүсийг шилжүүлэх ажиллагаа амжилттай явагдаж, за барьцааны хүмүүсийн арга иргэн израилчууд бол одоо улс орон даяараа энэ даваа гарагийг бол баярын байдалтай тэмдэглэн өнгөрүүлсэн. Нөгөө талд ч мөн адил Израилийн талд хоригдож байсан 250 хоригдол болон дайны үеэр садуулагдаад байсан 1800 орчим хүнийг сулж нутаг буцааж эхэлсэнтэй холбогдуулан одоо палестинчууд эх орон нэгтнүүдтэй бол баяр хөөрийн байдалтайгаар ухтан авцгаасан юм аа. За тэгвэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп Израильд хийсэн ажлынхаа үеэрээ тус улсын парламентэд бол үгэлсэн. За тэгээд үргэлжлээд Египт улсад хүрэлцэн ирж Шарм эль-Шейх хотноо зохион байгуулагдсан инх тайвны дээд хэмжээний уулзалтыг бол даргалан оролцсон юм а. За Газын зургас дахь мөргөлдөөнийг зогсоож инх тайвныг тогтоох асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Израиль Хамасын хилэлцээнд одоо зуучлагчийн үүрэг гүйцэтгэж оролцсон дөрвөн улс болох Америкийн нэгдсэн улс, Египет, Катар, Туркийн одоо удирдагч нар буюу Дональд Трамп, Египтийн ерөнхийлөгч Абдел Фатах эль-Сиси, за Катарын одоо удирдагч Амир Шейх Тамим бин Хамад Аль-Тани, за мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганаар одоо Газын зургас гал зогсоох тухай энэхүү хилэлцээрийг аль бие ёсоор баталгаажуулсан хамтарсан тунхаг өвчигт гарын үсэг зурсан юм а. За Дональд Трамп энэхүү чуулганы үеэр хэлсэн үгэндээ бид хамтдаа хүн бүрийн хийх боломжгүй гэж бодож байсан энэ зүйлд бол хүрлээ эцэст нь ойрхот орнуудад инх тайван тогтлоо хэмээн онцлсан байгаа. За тэгээд энэ одоо тэдний гарын үсэг зурсан баримт бичигт Газын зургаст 2 жилийн өмнө эхэлсэн Израиль Хамасын дайныг дуусгахад чиглэгдсэн цаашдын ирээдүйн дараа дараагийн алхмуудын тухай дүрм журм заалтуудыг одоо наривчлан тусгаж өгсөн гэдгийг тэрээр тодтогсон юм а. За Трамп мөн ойрхот орнуудад хийсэн ажлынхаа үеэр мөн Израилийн ерөнхийлөгчд хандан авилга хэл ахуйлын эрхт буруутгагдаад байгаа ерөнхий сайд Нетаньяхуд өршөөл үзүүлэхийг уриалсан бол инх тайвны чуулга уулзалтыг даргалсан Египтийн ерөнхийлөгч Абдел Фатах эль-Сиси хоёр улсын шийдэл нь инх тайвныг бэхжүүлэх цорын ганц арга зам гэдгийг онцлсан юм аа. За энэхүү одоо дэлхийн 20 орчим улс орны төр засгийн тэргүүнаар ирж оролцсон Египтийн Шарм эль-Шейх хотноо зохион байгуулагдсан ойрхот орнуудын одоо инх тайвны асуудлаарх чуулга уулзалт бол одоо ингээд сүр дүүлэнтэйгээр зохион байгуулагдаж хамтарсан одоо тонхог хүчийг байгуулснаар бол өндөрлсөн. За гэхдээ энд нэг зүйлийг одоо яг өмнөх нэвтрүүлгээс хэлжсэнчлэн энэ бол зөвхөн одоо гал зогсоох тохиролцоонд хүрсэн энхийн одоо эхний үе шаттай холбоотой за мөн дараагийн үе шатын одоо эхлэл болсон ийм үйл явдал юм. Яг дайныг зогсоож байгаа, дайныг өндөрлүүлж байгаа хоёр Израиль Хамасын хооронд энхийн гэрээ байгуулагдсан гэсэн бол үйл явдал биш. Энхийн гэрээнд хүрэх одоо энэ эхлэл тавигдж байгаа ийм үйл явдал болоод байгаа юм а. За харин цаашдаа яах вэ гэдэг одоо асуудал бол үүнээс урган гарч ирж байгаа. За ямар ч байсан Хамас бүлэглэлийн зүгээс бол одоо тохиролцооныхоо дагуу өөрсдийн үүргийг бол биелүүлж байгаа гэдгийг мэдэгдэж одоо энэ 7 хоногийн 5 гарагт одоо бүх олж чадах хэмжээгээрээ амиа алдсан барьцааны хүмүүсийн цогцсыг бол одоо Израилийн талд шилжүүлээ өгөөд байгаа гэдгийг мэдэгдсэн. За гэхдээ үүнийг хийхдээ бол бас одоо Израилийн зүгээс энэ хүмүүнлэгийн тусламжийг бол зогсоон гацаана гэсэн ийм сүрдүүлгийн дараагаар бол тэд эхлээд 4 за дараа нь дахиад 2 амиа алдсан барьцааны хүний цогцыг өгсөн. За ингэхдээ тэд одоо энэ дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвасын бүс нутгаас амиа алдсан барьцааны хүмүүсийн одоо цогцыг олж тогтоох, илрүүлэх тэгэхэд бол одоо цаг хугацаа шаардлагатай байна. Тийм учраас бидэнд цаг хугацаа за мөн тусгай тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэдэг энэ зүйлийг бол одоо мэдэгдсэн байгаа. За харин цаашдаа Газын зурваст одоо нөхөн сэргээл, бүтээн байгуулалт, за хөрөнгө оруулалт гэдэг олон асуудлууд яригдана. Энэ болгонд бол одоо Газын зурваст шинээр байгуулагдах, тогтох төр засаг хизээ байгуулагдах уу? За мөн үүнээс өмнө бас Израиль Хамасын хооронд энхийн гэрээ байгуулагдах уугүй гэдэг энэ олон асуудлууд бол биднийг хүлээж байна. Та бүхэндээ дэлхийн тайван хөтөлбөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.